Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, оюуны өмчийн газар. Зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт бөглөх заавар. Та оюуны өмчийн газрын вебсайт руу ороод зохиогчийн эрх хэсгийн дэлгэрэнгүй холбоосоор нэвтэрч зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт татаж авч бөглөнө. Зохиогчийн эрхийн мэдүүлэг бүртгүүлэх гэж байгаа бол дараах маягтыг хэрхэн бөглөх талаар зааварчилгаа өгье. Бичиг баримтын дээд хэсэгт бүртгэлийн дугаар болон хүлээж авсан огноог тухайн байгууллагын албан хаагч бөглөнө. Нэг бүртгүүлэх тухай хүсэлт хэсэгт та өөрийн овог нэрээ тодорхой бичнэ. Хоёрт эрх эзэмшигч хэсэгт зохиогчийн эрхийг эзэмшигчийн мэдээллийг бичнэ. Овог нэр эсвэл хуулийн этгээдийн нэр бичнэ. Регистрийн дугаар эсвэл иргэний бүртгэлийн дугаар оруулна. Төрсөн он сар өдөр бичээд оршин суугаа хаягаа оруулаад утасны дугаар болон имэйл хаягаа бөглөнө. Нэгээс дээш мэдүүлэг гаргагч байгаа бол энэ хэсэгт дээр дурдсан мэдээллийн дагуу дараалуулан бичнэ. 3 зохиогчийн мэдээлэл хэсэгт зохиогчийн овог, нэр регистрийн дугаар болон иргэний бүртгэлийн дугаар төрсөн он сар өдөр оршин суугаа хаяг, утасны дугаар болон имэйл хаягийг бичнэ. Хэрэв зохиогч нас барсан бол нас барсан он сар өдрийг бичнэ. Нэгээс дээш зохиогчтой бол энэ хэсэгт дээр дурдсан мэдээллийн дагуу дараалуулан бичнэ. 4-т оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан зохиогчийн эрхийн бүтээл бүртгүүлэх хүсэлт гаргаагүй бол энэ хэсгийг бөглөх шаардлагагүй. 5-т таны бүтээл аль төрөлд хамаарахыг дор дурдсан бүтээлийн төрлүүдээс зөвхөн нэгийг сонгож чагтлана уу? 6-т нь та өөрийн бүтээлийн нийтийн хүртээл болгоход ашигласан зохиогчийн нэрийг сонгож чагтлана уу? 7-т нь их бүтээлийн нэрийг заавал бичнэ. Бүтээлээ та хэрхэн бүтээснээ тодорхойлно. Жишээлбэл бүтээлийг албан үүргийн дагуу бүтээсэн бол чагтлана. Бүтээл нь үүсмэл бүтээл бол та үүсмэл бүтээлийнхээ их бүтээлийн нэрийг заавал бичнэ. 8 бүтээлийг туурвиж дууссан он сар өдөр мөн нийтийн хүртээл болсон он сар өдрөө бичнэ. Эс хавсаргасан материалын хуудасны тоо бичнэ. 10-т бусдын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчөөгүйгээ баталж гарын үсэг зурна. Мэдүүлэг гаргагч хуулийн этгээд бол заавал эрх эзэмшигчийн гарын үсэг зурж тамга дарна. Бүтээлийн танилцуулга хэсэгт бүтээлийн нэр, бүтээлийн бүтэц, хэлбэр хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог агуулгыг нь товч тодорхой бичнэ. Хөндлөнгийн тодорхойлолт гэрчилгээ авах гэж буй бүтээлийг албан үүргийн дагуу туурвсан, захиалгаар бүтээсэн. Мөн бүтээлийг хөндлөнгөөс санхүүжүүлсэн тохиолдолд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгох асуудлыг холбогдох гэрээ, тодорхойлолт, бусад баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. Зохиогчтой ямар хамааралтай болох хэсгээ бичээд регистрийн дугаар болон иргэний бүртгэлийн дугаар оруулна. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, оюуны өмчийн газар.